За сайн байцгаана уу манай Шорон Махбаттай өвхөр охин матрын ордныхны маань одоо энэ 7 хоногийн уншлага эхэлж байна. За ажил ихтэй байдлаа уншлага оройтсон дуучлаарай. За ингээд эндээс харахад одоо манай Шорон Махбаттай улсууд бол одоо хамгийн одоо best уншлага тий хамгийн одоо сайхан уншлага болж байна гэж би харж байна. За энэ 7 хоногт бол одоо ер нь энэ 7 хоногт гэхгүй энэ 5 дугаар сарын сүүл бол одоо таны амьдралд маш чухал ийм 7 хоног байна тийм ээ. За энэ дээр одоо нүүсэн суусан шин гэрт орсон тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол од гаргас таныг сайхан ивээсэн байна тийм ээ. Тэгээд ерөнхийдөө одоо аз сайхан одоо ерөөсө good luck байна. Аз ивэж байна. Од гаргас одоо таныг ивэж байна тийм ээ. За тэгээд ер нь та энэ сайхан боломжийг ашиглаж бас одоо шинэ ажил үйлс эхлүүлэх тийм ээ. Мөн одоо хурдан шуурхай шийдвэр гаргах тийм ээ. Эсвэл бол одоо сайхан юмны үндэс суур тавихад маш сайхан харагдаж байна тийм ээ. За энэ дээр би одоо бас энд ямар нэг одоо ажил бизнес эрхэлдэг улсууд бол одоо сайхан хамтын үйл ажиллагаа болвол одоо сайхан өсөлттэй хөгжилттэй мөнгө төгрөгийг олсон харагдаж байна. Мөн одоо ажил үйлсэн сайхан өөдрөг бүтэмжтэй карьерийн өсөлт харагдаж байна. Сайхан юмнууд үйл ажиллагаанууд одоо харагдаж байна. Энэ дээр бас одоо би бас олонний танил тийм ээ. Эсвэл бол одоо ямар нэг одоо над чиг интернет бизнес хийдэг юм уу? Аль эсвэл одоо ямар нэг тийм онлайн үйл ажиллагаа явуулдаг эсвэл олонний танил зураг телевизээр гардаг улсууд бол одоо бас олонний танил болсон ажил үйлсээрээ хүмүүст танигдах тийм ээ. Эсвэл одоо олон хүнээс сайхан одоо урмын үг сонсох ийм сайхан 7 хоног байх гээд байна. За энэ дээр одоо манай урт цайныхан болсон хойно одоо ингээд overthinking хийгээд одоо өөрийгөө ингээд зовоогоод хэрэггүй. За энэ дээр би бас одоо энд одоо голчлон харагдаж байгаа нэг юм хэлье л да. Одоо энэ дээр одоо жишээлх юм бол одоо 92 эхнэр нөхөр хоёр салсан нийлсэн ийм байдал харагдаж байна. Энэ дээр энэ салалт бол одоо finalized тий одоо дуусгар болсон. Тэгээд шинэ газар нүүж очсон, шинэ одоо ажил төрөл, шинэ амьдрал эхэлсэн. Энэ бол одоо дандаа сайн өөрчлөлтүүд байна шүү тийм ээ. За мөн энэ дээр одоо ийм би одоо энэ дээр бас нэг юм харж байна л да. Одоо хууралт тийм ээ. Одоо юу гэдгийг одоо 3-4 хүн гарч ирсэн тийм ээ. Хоёр эхнэр нөхөр хоёрын дундуур орсон. Эсвэл одоо хууралтыг мэдснээр одоо хоёр тийшээ олох шийдвэр гаргасан. Эсвэл одоо ядаргаатай харьцаанаас холдсон тий. За иймэрхүү юм харагдаж байна. За энэ дээр одоо нэгэнт ингээд эрэмийн харьцаа одоо юу гэдгийг хайр сэтгэлийн рүү орцсон учраас за нэг нь явж нөгөө нь одоо амьдралд гарч ирж байгаа юм байдал харагдаж байна л да. Би хэлж байна энэ 7 хоног бол их чухал. Амьдралд ч их чухал тий. За энэ дээр одоо манай одоо синглчүүд мөн одоо салсан нийлсэн улсууд бол одоо шинэ хүнтэй танилцаж одоо энэ хүн одоо true love тий одоо юу гэдгийг нэгэн бие нэг ч нөгөө тал байх магадлал тун өндөртэй. Энэ хүн бол одоо ер нь их сайхан амьдралд тогтчихсон өөрөө ажилтай төрөлтэй одоо ийм л хүн байх гээд байна. За ерөнхийдөө ялалт бол одоо таны талд л гэж байна. Одоо хэрэг шүүх цагдаагийн асуудалтай байгаа бол сайн мэдээтэй юм байна. Одоо шинэ хүнтэй танилцах нь байна. Одоо шинэ амьдрал эхлэх нь байна. За энэ их сая их сэтгэл хөдлөсөн юм байна. За мөн одоо ямар нэг тийм сэтгэл хөдлөсөн тийм ивент юм уу тийм ээ. Ямар нэг үйл ажиллагаа нэг юмд явснаар шинэ хүнтэй танилцах магадлал өндөртэй. За иймэрхүү юм байна. За энэ дээр би одоо бас гэр бүлтэй улсуудтай одоо холбоотой янз бүрийн асуудал байх юм бол walk away битгий юмд орооцолд орой гэсэн бас мессеж байна шүү.
ингэснээр одоо таны аз харах магадлалтай. Тийм учраас одоо энэ сайхан зөв цагийг ашиглаж зөв шийдвэрүүд гаргаарай да. За мөн би түнд карьерийн өсөлт ярьсан. Энэ дээр одоо бас ажил карьерийн өсөлт харагдаж байна. Шинэ ажилд орсон бол одоо ажил дээр ур чадвараа харуулах тийм ээ шинэ тушаал дэвших юм магадлалтай. За би одоо хэлдэг тийм ээ энэ дээр бас нэг хил ам одоо бас хар цагаан хил амны юм харагдаж байна. Хэдийгээр амьдрал сайхан бүтэмжтэй одоо мөнгө төгрөг олж байгаа юм байж болно. Энийгээ одоо их зарлаж хүмүүсийн одоо дургуутслыг хүргэх атаархлыг төрүүлэхээс бас болгоомжлоорой тий. За ийм мессеж байна шүү. За тэгээ одоо шинэ ажилд орж одоо эсвэл шинэ хүнтэй одоо ямар нэг ивент одоо юу гэдэг нэг үйл ажиллагаа юмд явж одоо тэрэн дээр одоо бас хүнднийг танихгүй хүмүүстэй танилцсанаар тийм ээ одоо бас хань ижил болох хүнээ олох мөн одоо шинэ ажлын танд боломж нээж өгөх энэ хүн одоо нэг юм гинжин хэлхээ харагдаж байна л та. За энэ хүнээс одоо энэ ивентээс улбаалсан одоо янз бүрийн сайхан шинэ бизнес, шинэ карьер, одоо ажил, хайр, сэтгэл янз бүрийн юм ингэж ургаж гарах магадлал өндөртэй байна. За энэ дээр одоо хэдийгээр одоо ийм сайн сайхан юмнууд байгаа боловч одоо эдийн засгийн байдал дээр анхаараарай гэсэн мессеж байна. Яагаад гэх юм бол мөнгө орж байгаагийн хэрээр их үрэлгэн байгаа байдал харагдаж байна шүү. За яагаад тэгж юм бэ гэхээр одоо танд ирээдүйд бас мөнгө төгрөгийн эсвэл шинэ бизнес эхлүүлэх, шинэ юм эхлүүлэх ямар нэг байдлаар мөнгө төгрөгийн хэрэгцээ гарах нь. Тэгэхээр зэрэг энд одоо тохиолдуулж гэдэг юм, энэ зориулж гэдэг юм уу одоо бороотой өдөр гэдэг штэ одоо тийм өдөр зориулж бас зохих хэмжээний мөнгийг цааш нь хийгээрэй гэсэн ийм мессеж байна. За ингээд та бүхний одоо шинэ 7 хоногт надад ажил хайдан амжилт аз жаргал хүсье. За миний 6 дугаар сарын уншлага одоо удахгүй одооноос юм уу маргааш өглөөнөөс эхэлж хийн. За тэрийг хүлээн авч үзээрэй. Мөн одоо таны нарны орд тарахгүй сарны ордоо заавал олж үзээрэй. Одоо өөрчлөх хэрэгтэй мессеж тэнд байгаа шүү гэж хэлье. За ингээд та бүхэнд амжилт хүсье баяртай.